Монгол телевизийн бүтээл. Тэртэх 1928 оны 4-р сарын 3-ны өдрийн 59 дэх хурлын тогтоолоор 3 сувилагч 6 ортой 900 төгрөгийн төсөвтэйгээр тухайн үеийн хамгийн анхны төрөг тусах байгуулагдаж байсан байна. Харин одоо орчин цагт бол эх орны өнцөг болон бүрт маш олон эмнэлгүүд үйл ажиллагаа явуулахаас гадна олон гахалтай эмчнэр маань олон хөөрхөн хүүхдүүдэд их тунх эрүүл өсөн бойжуулахаас гадна их барин авч байна. Өнөөдрийн хувьд бид ууган баяр болон түүний гэргийг одон цэцэг нарыгаа өнөөдрийн нэвтрүүлэгт орооч юм уурж байна. Нэг гайхалтай онцлог зүйл байгаа. Юу гэхээр энэ хоёр маань 6 дахь хүүхдээ үлгэдэн авах гэж хүлээж байгаа. Тэгэхээр энэ сайхан мөчтэй бид хамт байхыг хүсэж байна. За хамгийн гол манай нэвтрүүлэгт орохыг хэдүүлээ зөвшөөрлөө авах хэрэгтэй байгаа те. За хамт орцгоё. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За сайн байна уу? За хоочлаарай. За бид нар Монгол телевизээс явж байна. За Төр хөрөөний тоглоом нэвтрүүлгийн хамт олон юм байгаа. За энэ нь төр хөрөөнд болж байгаа сонирхолтой тоглоомын шоу нэвтрүүлгийг бид анхудаага хийж байгаа юм. За эхний удирлаа маш амжилттай үзэгчдтэй хүргэсэн. За харин хоёр удирлын зураг авалтад явагдаж байгаа юм аа. Хоёроо оролцоосоо гэж хүсэж байна. Гэтэ заавал оролцоосоо гэж хүсэж байна. Учир нь хоёрын маань бүр 6 дахь хүүхдээ үлгээд авах гэж байгаа. Ийм сайхан өнөртгөн ам бол учраас манай нэвтрүүлгийг чимээд та хоёр маань ороосоо гэж хүсэж байна л да. Жааны мангар ёндотой юм шүү. Тэгээ ер нь азтай байна чи. За гээд энэ удаагийн дугаарт маань за одон цэцэг болон уган баяр нар маань оролцохыг зөвшөөрлөө. Энэ бол төр хөрөөний тоглоом шоу нэвтрүүлэг. Яаж таалагдчихна? За төр хөрөөний тоглоомын дөрвөн машингийн бид та хоёроос 7 асуулт асууна. За асуултанд зөв хариулах тоолондоо шагнал авах юм байна. Нэг алдах юм бол тухайн алдсан асуултынхаа шагналыг саглалын шанд авч чадахгүй. Харин өмнө нь авсан шагналуудтай нь яг шагналын санд тэр чигээр үлдэх болно. Хоёр дахь алдах юм бол харамсалтаар тоглоом зогсох нь байна. Тэгэхээр 7 асуултанд нэг л удаа алдах хэрэгтэй болж таарах нь байна тий. Тэгээд энэ удаагийн дугаарыг супер шагнал юу байгаа хамтдаа харъя. За бид энэ удаагийн дугаартаа Britax брендийн тгээс 15 сартай хүүхдэд зориулсан автомашины аюулгүй судлыг бэлдсэн байна. За 13 хүртэлх килограммтай хүүхдүүдийг яг энэ хүү автомашины аюулгүй судалдаа хэрэглэх боломжтой. За Английн тэгээ Britax брендийн яг одоо брендийн ийм судал байгаа юм шүү. За тэгэхээр 0-15 гэхээр багцуулч нь хэд хэдэн настай байгаа вэ? 3 2 1 Нэгтэй ой гарантай хөхтэй юм биш үү? Тэгвэл 15 сартай гэхээр танаа баг хүртэл хэрэгжилж болох нь байна. За тунгуудахгүй төрөх нэрээ маань ч гэсэн бас хэрэглэх боломжтой байх нь шүү. За яг энэ хүү супер шагналаа бид бэлдээд байна. За тэгвэл түүнээс өмнө хамгийн ихний асуултын шагнал яваа хамтдаа харцгаая. За энэ бол Гацуур Түнс компани бүтээгдэхүүн авах эрхийн бичиг байгаа юм байна. За үнэний түүхий цэвэрсүү болон за 440 брендийн зүгийн бал за мөн энэ хар манжиг. За хар манжин дээр онцлоод мэдээлэл өгчий. Гацуурт компани хамт олонны хувьд анх удаага хар манжиг Монгол улстай тариалсан юм байна лээ. Тэгээд дан ганц хүнсэн ногоо гэхээсээ илүүтэй эмийн ургамал байж болох үст тийм амин тэмтэй бүтээгдэхүүн байгаа шүү. За тэгэхээр нэлээд тийм хэрэгтэй бүтээгдэхүүнийг та хоёртаа бэлдсэн байгаа юм байна. За ингээд асуултаа харнаа. За нэраа усанд орох үедээ ямар байх ёстой вэ гэсэн асуулт байна. А хэлбэр нь өлсөөгөө ахт нь усанд оруулах нь байна. Бэд нь нойр нүрээгүй ахт нь усанд оруулах нь байна. Харин Вэд нь уйлагнаагүй байхт нь усанд оруулна. Гэд нь дээрх бүгд гэсэн байна. За юу гэж бодож байна? Гэнэ. Тий. Гэ гэж бодож байна. Дээрх бүгд л. Одон цэцэг таны үед юу гэж бодож байна? Гэ. Аль алинах нь өлсөөгөө нойр нүрээгүй уйлагнаагүй ахт нь усанд оруулбал таатай байх нь байна. Тий. Сант нэгдэж байгаа юу те? Тий нэгдэж байгаа. За авлаа шүү. Одоо хөлтөсөндөө оруулсан болохоор манай хоёр сайн мэдчих шиг байна. Гэхдээ би бас сайн мэдгүй мэдээлэл хувилбараа харъя. За гэ хувилбар гэж сонголоо. За хамтдаа харцгаая. За ногоон өнгийнх нь зөв, улаан нь буруу шүү. За өнгө нь хувирхъя. Хамтдаа харцгаая. За маш амжилттай.
За ингээ хамгийн ихний асуултанда та хоёр маань амжилттай хариулж чадсанаар Газар Түнс компани бүтээгдэхүүн авах эрхийг бичих хожиж чадлаа. За ингээд иймэрхүү байдлаар хэдүүлээ шагналынхаа сандгой бэлгүүд нэмээд яваад байх юм шүү. За хоёр дахь асуултынхаа шагналыг харъя. Лактонатал DHA болон за D3 жуниор их хүүхдийн амин дэмийн багцыг сонгосон байна. За энэ хүү бүтээгдэхүүнд нь юу багцсан бэ гэхээр за төрхөөс өмнөх ээжийг халамжлан за мөн төрсний дараа хөхүүл ээжийг мөн халамжлах бүтээгдэхүүн байна. За мэдээж дөнгөж төрсэн няраа хүүхдийг төрсэн цагаас нь ихэнх халамжлах энэ хүү D витамин нөхөх зорилготой D3 жуниор бүтээгдэхүүн бас байна шүү. За тэгээд лактонатал DHA бүтээгдэхүүний хувьд л ээж витаминыг ууш шүү дээ. Тэгэнгүүт таны хүүхний сүгээр дамжиж таны хүүхдэд тижэл очдог. Хэрэгцээтэй амин дэм омега 3 гэдэг юм уу те авах хэрэгтэй амин дэмүүдэн давхар очдог байх нь шүү. За харин нэрэг бол энэ яг D3 жуниор бол витамин D-ийн дутагдлаас маш найдвартай хамгаалж чаддаг гэж байна. Маш олон талын авьяастай витамин гэсэн шүү. За хэдүүл асуулт арыг. Хүүхдийн биеийн халуун хэдэн хин хүрвэл халууралт гэж үзэх вэ гэсэн байна. А-д нь 36.5-аас дээш хэм, Б-д нь 37-оос дээш хэм, харин В-д нь 37.5-аас дээш хэм, Г-д нь 38-аас дээш хэм гэж байна. Миний ханыг бол өстой мэдж байгаа өстой. 37.5-аас дээшлэх юм одоо хүүхдийг халуурж ин гэж үзэх байх. Халуурч ин гэж үзэх юм байна. Та юу гэж бодож байна? Ууган баяр. Ханаа 37 биш үү? 37.5-аас дээшл. За манай эхнэр чинь л хүүхдүүдийнхээ халуун малыг үздэг юм уу? Харин тийм бах тий. Манай эхнэр мэдж байгаа. Тэгээ вэ юм уу? За твэг нь авъя. В хэлбэр тий. За Тэгэхээр хүүхдийн биеийн халуун 37.5-аас дээш байвал халуурч байна гэж үзэх нь байна гэж манай хоёр маань сонголоо. В хэлбэрийг сонголоо надтай харъя. Бас эргэлзээтэй юм тий. Ойр ойрхон. Мөн байна. миний анч хүүхдүүдийнхээ халууныг үзээд байдаг юм. За ингээд хоёр маань лактонатал DHA D3 жуниор их хүүхдийн амин дэмийн багцыг хожиж чадлаа. Баяр хүргэе. За баярлалаа. За 3 дахь асуултын шагнал юу вэ хамтдаа харцгаая. Хоёр бүр гайхаад байна. Энэ болохоор 7 асуултанд орохгүй хоёрыг оромшуулж байгаа юм. За 30 секундын дотор хэр олныг нэрлэж чадсанараа 20,000 төгрөг. Нэг тутамдаа 20,000 төгрөг хожно гэсэн үг. За тэгэхээр тун утгагүй даалгавар гарч ирнэ. Даалгавар гарч ирвүүгүй юу? Цаг явж эхлэх болно. За энэ циклүүдэд даалгавар харчээ. Нэрийг усанд оруулахдаа бэлдэх зүйлсийг нэрлэнэ үү гэсэн байна. За 3, 2, 1 эхлэе. Байн, бүлээ ус, зөөлөн даавуу, нөгөө нүд хорсгодгүй шампунь, нэран савн, тэгээд нөгөө уснаас гаргаад авахд нөгөө нэг зөөлөн нөгөө альчуур, тэгээд хатгаа ахуулахын тулд тэгээд ханаа шүү юу лээ. Тэгээд 15 секунд бэлдсэн байна. Үлгийг нь бэлдсэн. Тий, үлгийг нь бэлдсэн байна. Тэгээд 10 секунд. Тэгээ уснаас гаргаад тэгэл ээж нь мөө 5 4 3 2 1 Авста так нэлж мөгдөөс толгой та усанд нь оруулт юм уу? Гүү манай эхнэр оруулсан шүү дээ. Би нэг оруулахгүй шүү. Тэгээ надаар тосолтгүй юм уу? Туслана. Туслын надаар нөгөө юмнуудаа зөөлөгдөг аахгүй. Тий за одоо нөгөө байны хаана нөгөө усан сайхан бүлээн байна уу хурууга дүрээд үз нөгөө аль болох нөгөө нингэн арьс марьсан дээр нөгөө усныхаа бүлээн мүлээнийг тааруул маруул. Ерөнхийдөө бэлтгэл ажлуудаа бол би л хангалаа. Тэгээ сая бүгдийн өстө мундаг нэрлэж штэ нэмэрч. Бүр одон цэгчвдэд бүр ингэ дуухай хайнцээ. За юу нэрлэнэ хэдүүлээ дахиад сануулъя. Байн буюу за тухайн усан онгоц те. За тэгээд бүлээн ус. Даавуу. Нүд хорсгодгүй шампунь. Нүд хорсгодгүй шампунь. Савн. Альчуур. Үлгий. Тэгээд үлгийг нь бэлдсэн байна. Гэсэн маш оновчтой 7 хариултыг хоёр маань хэлж чадсанаар 140,000 төгрөгийн эзэд олж чадлаа. Баярлалаа. Би үнсэлэх гавьяа хийсэн. Хоёр маань маш амжилттай орлоо. Баяр хүргэе. Баярлалаа. За баярлалаа та бүхэнд. Шот кремалч. Харин хөөдөг кремалч юм байна ч.
Зүгээр шууд тэр мал. За хэдүүлээ үргэлжлүүлээ. Саяныхоо урамшуулт асуулт байлаа. За 3 дахь асуулт шагналд маань за Pigeon брендийн хүүхдийн цэвэрлэгээний бэлгийн багцыг сонгоод байна. За дэлхийн 80 гаруй улс оронд аль биесны эрхтэйгээр худалдаалагддаг. За Японд хэдүүгүй Азида яг хүүхдийн бүтээгдэхүүнээр тэргүүлэгч юм бүтээгдэхүүн байгаа юм шүү. За тэг бүтээгдэхүүнүүдийн гол онцлогийн хувьд бол 100% урмлын гаралтай, өнгө үнэргүй. За тэгээд яг үүнээс нэг бүтээгдэхүүнийг онцлмоор байна. Ам болон шүдний сальфит техникийн давуу талыг тайлбарлаж өгөх гэсэн. За хүүхдийн бохирдсон хилний өнгөр болоод за шүдийг цэвэрлэх зорилттой, бактери устгагч зорилттой, 100% хүнсний найрлагатай, спиртийн ямар нэгэн найрлагагүй, өнгөгүй, үнэргүй юм бүтээгдэхүүн байгаа юм биш үү. За тэгээд энэ бэлгийн багцад бол тайлк болоод за мөн нунтаг цацлаг төрхөгчд, за мөн савхан хөвөн, за тэгээд шүдний сальфетгүүд багтсан байна шүү. За ингээд хэдүүлээ асуултаа харцгаая. За бүстэй хүүхдийн дайхийг хизээ үргээдэг вэ гэсэн байна. За Ад нь 1 3 5 наснд бугын дуунаар, Бэд нь 2 4 6 наснд бугын дуунаар, харин Вэд нь 1 3 5 наснд шаазгайн дуунаар, Гэд нь 2 4 6 наснд шаазгайн дуунаар гэсэн байна. Дөрвөн охиноо хэд хэдэн саруудад авч ирсэн бэ? Насуудын? Одоо сүүлийн хоёр нь бол авдаг ба. Авдаг жоохон байгаа харахаа. Хоёр том охиноо? Тэгээ хоёр том охиноо бол нэг нь бүр том болцоо насуу тий. 6-тад нэг тэгш татад навд. Тэгш татад байна. Хүүгээ санаж гин үү том хүүгээ? Хүүгээ болохоор 3-тад навд. Тэгэхээр сонгой тоотой байх нь. Шаазгайн дуунаар уу, бугын дуунаар уу гэдэг байх нь тий. Тэгэхээр одоо бугын дуунаар бас муучгоос баргил болоод юм байна гэж бас бугуур бүстэй хөвж хийж байгаа болохоор. За тэгэхээр бугын дуунаар буюу А хувилбар гэж сонгож байна уу? Тэхөө тий. За тэгээ аа гэж сонгож. За манай 6 дахь хүүхдээ үлгэд авах гэж байгаа гэр бүл маань за 3 дахь асуултынхаа хариултыг А хувилбар буюу 1-ээс 1 3 5 наснд бугын дуунаар гэж сонголоо. Хамтдаа харцгаая. За тийм. За бугын дуунаар гэдэг нь намар цагт хэлдэг гэж байна. За үргэлжлүүлье. 4 дахь асуултын шагнал юу вэ хамтдаа харцгаая. За энэ бол Rascal and Friends чихний бэлгийн багцыг сонгосон байна. За Шинэ Зеландад стагер стандартын хувьд бас хийгдэж за манай Монголын зах зээлд бас худалдаалагдж байгаа. За олон ээж аав нарт бас их нэмэр болж байгаа. Тэгээд хамгийн нөгөө чухал зүйл нь хүүхдийн хөдөлгөөнд огцаадгүй. Тэгсэрнээсээ хөл хэсгээр энэгээр нөгөө нэг чихнүүд нэлээд жоохон бариу те улайлгцсан байдаг. Ямар нэгэн тийм одоо зовир байхгүй бүтээгдэхүүн байна. Тэгээд наалтны хувьд нөгөө урт болохоор нүгтийн хайнаа салчихсан. Санжганцсан явж тий. Наалт сайтай байх нь шүү. За яг энэ чихний бэлгийн багцыг бэлдээд байна. Хэдүүл асуултаа харцгаая. За нэг оройгоо хүүхдэд ямар хүнс идүүлэх хоройтой вэ гэсэн байна. Ад нь зүгийн бал өгж болохгүй юм байна. Бэд нь самран бүтээгдэхүүн өгж болохгүй. Вэд нь өндөгний цагааныг өгж болохгүй. Харин гэд нь дээрх бүгдийг өгж болохгүй гэсэн байна. Шууд гээгийн сонго. Тийм л юм байна надаас. Тийм. Тэг гээгийн сонго. Нэг хүрээгүй байхад. Гэхдээ зүгийн бол хана юу л ам нь гэдэг чинь зүгийн бол нэг гэдэг үстэй бас. Тийм арчдаг. Тэгэхээр чи нэг хүрээгүй байхад ам нь яаж чар чинь зүгийн бол өгж болж ийн гэсэн үг үстэй. Тийм үү? За тэгэхээр самрын бүтээгдэхүүн бол өгж болохгүй. За өндөгний цагааныг бол хоёулаа нэг хүрээгүй байхад нь. Одоо манай нөгөө баг чинь нэг хүрээгүй байхад өндөгний цагаан идэх. Ах чинь тий. Тэгэхээр самар бас болохгүй болчоод идэг. Тэгэхээр зүгийн бол бас болохгүй болчоод. Хоройтой бүгдийг л авч. Гээгийн. За тэгээд гээгийн авчээ да. Тэгээс. За манай хоёр маань ярилцж байгаад гээ буюу дээрх бүгд гэсэн хувилбарыг сонгосон байна. За хамтдаа харцгаая. Асаач. Яа. Ямар удаа асууа заяа чи хүлээгээд их ч юу. Танай хань чи их мундаг юм аа. Тэгээ манай хүн чинь ер нь алсанд оруулж их зөвлөмж өгнө бас гэж банаас тий. Rascal and Friends чихний бэлгийн багцад хоёр маань хожиж чадлаа. За одоогийн байдлаар нэг ч алдаагүй 4 асуултандаа зөв хариулсан. За бэлгийн шагналын сан бол дүүрэн болж байна. За хэдүүл 5 дахь асуултынхаа шагналыг харцгаая. За энэ бол хувьцаатай хүүхд бэлгийн багц байна.
За ард санхүүгийн нэгдлээс та бүхэндээ өгж байгаа энэ бэлгийн хувьд бол 33 ширхэг хувьцаа буюу за нэгж бүр нь 30000 төгрөгтэй тэнцвүүц 100,000 төгрөгийн хувьцааны эрхийн бичиг юм байгаа юм шүү. Ард санхүүгийн нэгдлийн хувьд бол 2005 онд үүсгэн байгуулагдсанаас хойш яг энэ хүү 33% өсөлттэй явж байгаа гэхээр нэлээд амжилттай яваа компани болж таарах нь тий. За мөн жижиг гарын бэлэгтэй хамт яг энэ хүү бэлгээ өгж байгаа юм байна шүү. За компани талаар нэг товчхон танилцуулга та хоёртаас хэлчихье. За хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуултын байлээ. Санхүүгийн цогц үйлчилгээг явуулдаг. За тэгээд хөрөнгө оруулалтын багцтай нэг ойролцоогоор 15 компаниг багтаасан байна. За олон нийтэд танигдсны хувьд бол Монгол шуудан компани, за мөн ард даатгал, за крипто валют арилжааны трейд гэмээр сайт, за мөн ард кредит банк бүх санхүүгийн байгууллага байна. За тэгэхээр нэлээд амжилттай явж байгаа байгууллагын хувьцаанаас эзэмших нь байна тийм ээ. За ингээд хэдүүлээ асуулт арья. Асан даалгавар нь. За энэ маань асуултанд орж байгаа шүү. За. Тийм 5 дахь асуултанд орж ийн гэсэн үг. За тун утгагүй энэ даалгавар гарч ирнэ. Даалгаврын дагуу та хоёр маань бас ямар нэгэн байдлаар даалгавар гүйцэтгэх нь байна. За юу ч ихлэ даалгавар харчих те. Даалгавар нь эсхийн үнгийг хайчлаарай гэсэн байна. За. За яг энэ хүү даалгавраа та хоёр маань 60 секундын дотор хийж гүйцэтгэх хэрэгтэй. За танаас илүүтэй та бас их базлалт өгж байгаа. Бас мөн одоо тусал тариатай байгаа учраас манай ууган баяр аав маань хайчлах байх. Зөндөө үнэг хайчилсан байлгүй дээ тий. Тэгээ хайждаал тавьдаг юм аа. Хүүхэд болгондоо үнэг хайчилсан баха гэж бодож байна. За ингээ гаднаас хосын даалгаврыг оруулж ирнэ юм хүсэж байна. За яг үнэг шиг хэлбэртэй хайчлах хэрэгтэй шүү дээ. Барьчих уу эхлээд. Тэг та барьж байна. 3 2 1 эхлэе. Цаг явж байгааг сануулъя. Үнэг ажиллах хэрэгтэй шүү. 50 секунд үлдээд байна. $40 секунд үлдээд байна. Үгүй цаг чи яасан хурд. 30 секунд үлдээд байна. 20 секунд үлдээд байна. Болцсон уу? За 10 секундын дотор. За ястаа гоё үнэг болсон байна. За энэ дурсамжтай үнийг тооёртой бэлгэлье. За баярлалаа. Баярлалаа. За ингэснээр хосын даалгавар буюу 5 дахь асуултаа ерөөхдөө маш амжилттай хариуллаа гэсэн үг. За ингээд хувьцаатай хүүхэд бэлгийн багцыг та хоёр маань хожиж чадлаа. За. Нэр нэг зүйлийг сануулъя. Та хоёрт маань хүй боломж гэж байгаа. За хүй боломж нь яадаг вэ гэхээр үнэхээр мэдхгүй байгаа асуултаа гаднаас хин нэгэнтэй хамтран гуруула бодож аваад хариулах боломжтой. За. Танай гэр бүлийн гишүүдээс байж болно. За мөн манай нийслэлийн өргөн амарчих газрын хамт олонний хин нэгэн бас байж болох юм шүү. За. Тэрийг санаад авчаарай. За хэдүүлээ 6 дахь асуултын шагналыг харъя. За энэ бол Ламор брендийн гэр бүлийн бэлгийн багц байна. За гэр бүлийн бэлгийн багцад аавын чирэглэх зүйлүүд байна, ээжийн чирэглэх зүйлүүд, за бяцхан үрсийн тань хэрэглэх бүх бүтээгдэхүүнүүд багцсан. За энэ дундаас бас нэг чухал бүтээгдэхүүнийг танилцуулмаар байна. За тосон угаалга гэж байгаа. За энэ нь яадаг вэ гэхээр арьсны бүр гүн бохирдлыг арилгах зорилготой. Тэгээд одоо гэрийн спа гэж хэлж байна. За тэгээд бүх төрлийн арьсан тохиромжтой юм байна шүү. За ингээд үргэлжлүүлье. Асуултаа харцгаая. За манай улс 1995 оноос 2003 онд хүүхдийн баярыг ямар нэртэй тэмдэглэж байсан бэ гэж байна. А нь үрсийн баяр, Б нь хүүхдийн баяр, В нь ээжүүдийн баяр, Г нь их хүрсийн баяр гэсэн байна. Хүүхдийн баяр гэснээрээ явж яасан гэж бодож байна. Би чинь хүүхдтэйгээ нөгөө манай том ээж 3 оных. Тэгээ хүүхдийн баяр л хүүхдийн ер нь л тэр хавцаал. За тэгэхээр хүүхдийн баяр буюу Б хувилбар уу? Тийм, Б хувилбар гэж бодож байна. Санал нэг байна уу? Санал нэг байна. За хэдүүлээ тэгвэл Б хувилбарыг сонгосон байна. Харцгаая.
Тэгэхээр одоо нүүе. Нүүе. За хэдүүлээ зөв хэлбэрийг харъя. За. Тийм биш их хүрсэн баяр гэж. Ерөөсөө л их хүрсийн баяр гэж явж байсан. Яг 95-аас 2003 онд бол их хүрсийн баяр гэдгийг бүр тогтоол гаргаад яг энэ хөө 6 сарын 1-ний өдөр л их хүрсийн баяр байна шүү гэдэг шийдвэр гарч ирсэн юм байна. 2003 оноос харин зөвхөн хүүхдийн баяр болон өөрчлөгдөөд одоо яг энэ нэршлэрээ хүүхдийн баяр гэж явж байгаа юм байна. 6 дахь асуултанда харамсалтайгаар бүдэрчлээ Lamor брендийн гэр бүлийн бэлгийн багц авч чадсангүй. За яг хөө тэгтээ дөлөө 7 дахь асуултынхаа шагналаа дахиад нэг харцгаая. За энэ бол Britax брендийн 0-оос 15 сартай хүүхдэд зориулсан автомашины аюулгүй суудлыг бид санал болгож байна. За Английн Britax хэмээх брэнд. За тэгээд 13 нас килограмм хүртэл хүүхдүүдийг бол яг энэ хөө суудалд бол тээвэрлэх юм байна шүү. За хэдүүл асуулт арай. Үр тогтсон өндгөн эсийг юу гэж нэрлэх вэ? А нь сперм, Б нь зигот, В нь меоз, харин Г нь овуляц гэсэн байна. Одоо эмнэлгийнхээ үнтэй ярьж болох уу? Энэ төр чи тийм боломж нь байхгүй лөө. Бага байлгүй дээ. Тойрын хүү боломж чинь байгаа шүү дээ. Тийм байх. Тэгвэл эмчээсээ асууж болох юм биш. Тэх үү. Тэгээ эмчээд тий. Эмчээсээ цэвэрлэгээ авмаар. За тэгээд тэгэхээр оролцогчид маань хүү боломжоо ашиглахыг хүслээ ингээ гаднаас хүү боломжоор бидэнд тус олно гэмээн. За их баригчиг оруулж ирнэ юм хүсэж байна. За сайн байна уу та? Сайн байна уу? За манай ууган баяр болон одон цэцэг нарт маань таны тусламж хэрэг болоод байна. Та өөрийгөө танилцуулахгүй юу? Миний нэр Цэвэлмаа. За хэдэн жил ажиллаж байна та? 13 дахь жилдээ ажилласан. Оо ямар сайхан юм бэ. Олон жил ажиллаж байгаа. Их сайхан буянтай байгууллагад ажиллаж байгаа шүү. Асуултын хувьд үр тогтсон өндгийн эсийг юу гэж нэрлэх вэ гэсэн байна. За А нь сперм, Б нь зигот, В нь меоз, харин Г нь овуляц гэсэн байна. Та юу гэж бодож байна? Энэ хоёрын маань хувьд бол бас яг нэг тухайлан ботсон зүйл байхгүй байгаа тий. Минийхэр бол Б хөлбөр буюу зигот. Тий. Та хоёр маань юу гэж бодож байна? Та хоёр маань Даган. Дагахгүй. Тий шууд даган. Тэгвэл уруулаа амжилт. Тий заастаа Амжилт. За дөрүлээ амжилт. Би бас байгаа шүү. За би хөлбөр буюу зигот гэсэн мэт нэдэлээ харцгаая. Эй. Би одоста тэсгэнтэн буудах нь байж тээ зайлгч. За баярлалаа тань. За ингээд яг одоо бид яг энэ хүү бүх бэлгийг та хоёртаа гардуулж өгөх болно. Гадаас бүх бэлэг орж ирнэ. За орж ирнэ юм хүсэж байна. За ийм олон бэлгүүдийг та хоёр маань хоцсон байна. Нэвтрүүлэгт орохыг зөвшөөрсөн их баярлалаа. Тэгээд Баярлалаа. Санаандгүй орж ирээд бөөн бэлгтэй болчихлоо одоо төрхөөс өмнө. за та голон сайхан нэрaalаарай. Тэгээд нэрaalсны дараа эргөө уулзъя. Баяртай баярлалаа. За та бүхний ажилд амжилт хүсье. Бүгдөөнд их баярлалаа. Дагчтай бид ууган баярынхаа энэ сайхан өнөр өтгөн гэр бүлд ирээд байна. Тэгээ бидрийг бас эрхийг зөвшөөрж хүлээн авсан та бүхэндээ их баярлалаа. За сайхан амарцсан уу? Сайхан амарцсан. Болжулж сайн байна уу? Сайн байцгаана уу бүгдээ. За сайн байна уу хүмүүстээ? Ямар сайхан олуулаа юм бэ? Бид харин та хэдийнхаа нэвтрүүлэгт орсон сэтгэлдлийг бас сонсохгүй. Тэгээд нөгөө шинийгээ бас эргэж ирж байгаа юм аа. Тухайн үед ер нь гинт ингээл орж ирээд нэвтрүүлэгт ороод ирэхэд яаж хүлээж авчихсан? Тэгсэн гинтл ороод ирсэн тэгэл. Сонин санаг. Тий сонин санагцсан анх удаа орж байгаа болохоор. Тэр үед бас таны өвдөлт нэлээд байсан тийм үү? Тэгсэн. Тэгэл өрөөсөө нэвтрүүлэгт ороод тэгэл удааг удирдсан. Аюу хор. Та яаж хүлээж авч вэ? Шинэ үнэл аавна гэж бодож байсан нэвтрүүлэг энтерт орчих гэж байсан бодсонгүй шүү дээ. Тэгэл ороод ирсэн чи зүгээр яг инээлгэр хэлээ. Нэг яриад их байхгүй. Яг нэг баярлсан л да. Тэгээд бас манай бас гэр бүл манай амьдралд бас та хэд бас ингэж бас аз жаргал бас юм гоё дурсамжтай ийм хор мөчийг бас бэлгэж байгаа та бүхэнд бас их баярлалаа. За ингээд богинохон хөөрөлгөд сайхан байлаа. Танай гэр бүлд хамгийн сайхан бүхнийг хүсье. Тэгээд нэвтрүүлэгт оролцсонтай их баярлалаа. Тэгээд ийм сайхан гэр бүл манай нэвтрүүлэгт орсонд бол бид их бэлэгшээсэн. Тэгээд хамгийн сайхан бүхнийг хүсье. Их баярлалаа. За их баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье.